Үзэгч охины орой амлан айлтгая яг энэ сэдвийг бид студид хөрвүүлэхээр Улсын хурлын гишүүн Замдаагийн энх болдыг одоо ураад байна. Танд орой минь тэргээ. Тэгэхээр шүүхтэй холбоотой энэ асуудлыг ер нь аль өнцгөөс харж байна? Мэдээж 7 сарын 1-нд юу болсон? Ягаад 5 буудуулж өгсөн? Тэрний эзнийг ягаад олохгүй байна гэдээ бол миний асуулт байна. Нийт Монголын иргэдийн асуулт байгаа. Гэхдээ энийг шийддэг газар нь одоо иргэд бид нар биш. Улсын хурлын гишүүд биш. Шүүх гэдэг нэг л газарт бид итгэж цалиу өгдөг, 700 гаруй шүүгч байдаг. Ажил холцоогоор нь хангаж өгдөг. Одоо сүүлийн хэд хоногийн хэдэн сарын энэ хэрэг ихсэн сошиал байдлыг хараад байхад бол шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого бол маш их гарч байгаа. Ингэж шийдэж болохгүй, тэгж шийдэх ёстой, тэр зүйлчлэн буруу байна, зөв байна. Тэр тусмаа хууль зүйн сайд тэгж ярьж байгаа бол би туйлын буруу гэж харж байгаа. Буруу байгаа бол шүүхийн танхимд учраа олно. Өөр хэнд ч тийм эрх мэдэл үндсэн хуулиар хэнд ч өгөөгүй шүү дээ. Тэр хүн сайд байж болно, гэхдээ тэр хүн тийм эрх байхгүй. Тийм учраас шүүхийн ажлыг хэвээ явуулах ёстой. Шүүгчтэй итгэх ёстой. Шүүгчдийн гараагүй шийдвэрийг яаж гарахыг нь урьдчилж мэдчихэд шүүх шудраг ус байна гэж ярьж байгаа бол одоо цэвэр улс төржүүлж байгаа ажил. Бид хараат бус шүүхтэй болоод 22 жил болж байгаа. 91 оноос хойш. Хараат ус шүүх гэж юу гэдгийг хэлэхээр хуучин 70-80 жил төрийн ордноос ямар хүнд ямар ял өгөхийг зааж өгдөг байсан үе өнгөрцөн шүү дээ. Тэгээ нэмдэрж гэдэг сайдын ухамсартай амьдрал нь хуучин тэр үед өнгөрсөн л дээ. Тэгээ хараат бус шүүх гэдгийг бол ойлгохгүй. Өөрөөс нь асуух юм шиг бодоод байгаа. Тэгээд одоо миний цагдааг ялж болохгүй гэж. Уг нь ч миний цагдаа биш. Цагдаагийн дөрөв хорондоо л байгаа юм л да. Тэгэхээр бол шудраг ёсыг тогтооход шүүхийг шийдвэрээ гаргах гэд хэн ч оролцож болохгүй. Хууль зүйн сайд ч оролцож болохгүй, улсын хурлын гишүүд ч оролцож болохгүй. Зүгээр л ажлыг хийлэг. Өөр асуудал байна. Ерөнхийдөө бол одоо нөгөө хүмүүсийн хувьд бол за одоо зөвхөн дөрвөн дарга гэж хэн бууцсан цагдааг нь ол гэдэг тийм үү? Тэрийг эхлээд тогтоогооч. Дараа нь шүүгөөч. Энэ бүх асуудлууд тэр бүх асуудлыг шүүхэд дахиад эрхийг өгсөн байгаа. Хэнийгээ эхэлж байцаах уу? Эхлээд бууцсан үнийг олох уу? Тушаал өгсөн нь олох уу? Үнэхээр тушаал өгсөн юм уу? Тэр одоо том дарга нар аюулгүй байдлын зөвлөлийн 3 дарга ямар оролцоотой байсан? Энэ болгон шүүхийн танхимд явагдаж үнэн мөнөө олох ёстой. Тэрнээс гадна талд нь бид нар хичнээн жагсаал хийгээд хичнээн лооцсон бариад хууль зүйн сайд нь хичнээн бичиг ерөнхий прокурор руу явуулаад ямар ч нэмэргүй шүү дээ. Энэ бол өнгөрсөн арга. Өнгөрсөн 100-д байсан 1990 оноос өмнө байсан шүүхэд нөлөөлж шийдвэр гаргуулдаг байсан тэр үе бол өнгөрцөн. Тэгэхээр одоо энэ шүүхийг шүүмжлээд байгаа нь бол за улсын хурлын одоо хууль байхгүй гаргаагүй шүүхийг яаж шүүмжлэх вэ? Тэр их гайхалтай байгаа шүү. Харин тэгээ хууль байхгүй үнслээр шүүх гэдэг байгаа шүүгч өөрөө эхнээсээ ингээ голдрол нь буруу явуулж байгаа. Угаасаа оронгууд нь ингэн одоо хамгийн энгийн ойлголт байгаа шүү дээ. Прокурор ийм зүйл ангаар яллах гэж байна. Өмгөөлөгч нар нь энэтэй санал нийлүүлэхгүй байна. Тэгэхээр би хэрвээ шүүгч байх юм бол тэр хоёрын мэтгэлцээнийг харж агаад аль нь зөв бэ гэдгийг л хийнэ. Чиний зүйл анги буруу байна. Дахиж эргээ прокурорыг буцааж болно. Эсвэл зөв байнагаа ял өгөө явуулж болно. Тэгэхээр ийм шийдвэрийг шүүхийн танхимд ярьдаг болохоос өөр ханч ярихгүй шүү дээ. Ер нь бол 5 сарын 1 гэдэг юм бас болох гэдэг. 5 сарын 1-нд шинэ хууль үйлчилж эхлэх гэж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч хориг тавиад. Тэр хууль юу гэж хэлж байгаа гэхээр хуучин төрийн албан хаагчд бол сая долларын байшинд байж болдог байсан. Тэрийгэ тайлбарлах шаардлагагүй байсан. Та нар сонирхлын зөрчлийн хууль яриад байна. Тэгэхээр нэмд оржийн санаа бол 5 сарын 1-ний хуулийг үйлчилж эхлээд шүүх одоо нөгөө орлогоо тайлбарлаж чадахгүй төрийн албан хаагчдыг шоронд оруулна шүү дээ. Шинэ хууль юу гэж юм нэхэр чи сая долларын байшинд сууж байгаа орлогоо тайлбарлаж чадахгүй бол 8 жилийн ялтай. Тэгэхээр маш олон төрийн албан хаагчийг шүүх ял өгнө шүү дээ. Тэгэхээр энэ зориулж нэмд орж ийм үйлдэл хийгээд байгаа. Тэрнээс 7 сарын 1 бол нэмд оржийн зорилго биш юм байна л да. Цаашид 5 сарын 1-ээр ингээд шүүх ажиллаад эхлэхээр жинкнээр авилгатай тэмцээд эхлэхээр авилгатай тэмцэх газар байгуулчаад гарт нь бол зэвсэг өгөөгүй нэг модон буу хариулчаад олон жил явлаа ш. Тэгээ үр дүн шаарддаг болохгүй. Одоо бол жинхэнэ зэвсэг нь ашиг сонирхлын хууль байгаа ш. Ашиг сонирхлын хуулийг дагаж гарсан эрүүгийн хууль байгаа. Тэгэхээр тэрүүгээр олон хүнийг одоо намынхаа олон хүнийг хамгаалахын тулд шүүхийн нэр хүндийг урьдчилж унгааж штэ. Энэ шүүх бол элбэг дөржийн үгээр явдаг.
бүтэхгүй улсууд байгаа. Тийм учраас бити итгээрэй. Харж байгаа биз нөгөө өмгөөлөгчийг хорсон гэдэг. Өмгөөлөгчийг хориогүй юм байл л д. Хэвлэлээр хорсон гэж худлаа гарсан. Тэрийн нэмд орж яриад явж байгаа юм л. Тэр энэ мэтэр бол нэмд оржийн зорилго бол 7 сарын 1 биш 5 сарын 1 болчиход байгаа. Зүгээр авилгатай тэмцэх гэж байгаа шүүх, авилгатай тэмцэх гэж байгаа авилгатай тэмцэх газар хүн яаж хилмигдүүлж байгааг, яаж хилмигдүүлэх гэж байгаа нэмд орж яаж мэдээд байгаа. Одоо бол 37 он биш шүү дээ. 30 мянгаар нь 40 мянгаар нь буудаж алж исэн. Шүүх байна, цагдаа байна, прокурор байна, бүгдээрээ л явна шүү дээ. Тэгэхээр энэ тэмцлийг бол одоо эхнээс нь вакцинжуулж яана л да. Вакцинжуулна гэдэг нэр томьёо улс төрд байгаа. Болох гэж байгаа юмыг өөрчлөөд муулчихаар угаасаа болдгоо. Тэгэхээр одоо нэмд оржийн ойлгосноор авилгатай тэмцэхээ зогсгол юм байна л да. Хүн амтаа хилмигдүүлж байгаа юм байна болиё гэж үзье. Тэгэхээр ер нь бол одоо ингээд улс төрчид тал талын өнцгөөс л ярьж байгаа. За нэмдэр цайдын одоо ярилцлага бол олонний анхаарал татсан. Өнөөдөр одоо битэрийн ярилцлага бас байна. Анхаарал татчихаа тий. Тэгэхээр улс төрчдийн яриад байгаа зүйл ер нь бол энэ асуудал бол мэдээж таны хэлдгэрөө шүүхтэр л. Тэгэхээр монголчуудын хувьд бол энгийн ойлголт байх хэрэгтэйс гаргалгаа авах хэрэгтэй. Хамгийн энгийн ойлголт бол энэ чи хоёр ингээд маргалдлаа. Гудамжинд машинтайгаа авчгаад шүргэлжлээ шүү дээ. Чиний машины пар хагараад миний одоо кирлоч хонхоод юм. Тэгээ хоёулаа маргана шүү дээ. Чи өөрийгөө зүгэн би өөрийгөө зүгэн. Тэгээ бит хоёр хязгаарч тохиролцож чадахгүй. Хаан тохиролцуулдаг вөхөр шүүхтэр л тохиролцож байгаа. Хэмжиж үзэж байгаад чи төрүүлж ингэсэн байна, чи улаан гэрлэр гарсан байна гэд. Өөр механизм энэ хүн төрөлхтөн бодож олоогүй. Тэгтээ шүүхтэй л итгэдэг. Шүүх буруу их юм бол дараагийн шатны шүүх нь засаа явдаг. Ийм л энгийн ойлголттой. Шүүхийн гадна энийг угаасаа ярьдаггүй. Яагад бол утга учиргүй. Та хуульч одоо энэ шүүх болохгүй, миний цэг болохгүй байхгүй. Та хуульч одоо энэ шүүх хурал ер нь хэр цаг алдаж эхэлж чадах болов уу яах вэ цаг алдах. Хэрвээ бид нар саад болохгүй шүүх ажиллаа хийгээл явна. Би ч гэсэн 7 сарын 1-ний учрыг олмоор байна. Тэр эрзэнэн буу хэдийнээс нь эхэлж жинхэнэ сумтаа АК тавьж өгсөн. Яагаад бууцсан? Дээд дарга нь заавар өгсөн юм уу? Тэд нар өгөөгүй гэдэг шүү дээ. Өгөөгүй шүүхтэр нотогдоод гарна. Тэгвэл доод дарга нар нь одоо шүүгдэх гэдэг байд тушаал өгсөн юм уу? Эсвэл огт тушаал өгөхгүй буудсан юм уу? Яагаад энэ 7 сарын 1-ний учрыг монголчууд бид олох ёстой гэхээр дараагийн сонгуулийн дараа дахиад жагсаал цуглаан болоход дахиад хүн амтнаа буудахгүй тулд хийж байгаа. Буудсан хүмүүсийг бид залхах ёстой. Хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Жагсаал цуглаанаа 50 идэг болох ёстой. Жагсаал цуглаан нь хүмүүс сонгуул нь өөрөө хүмүүсийн уурыг хөрөхгүй, хардлага төрүүлэхгүй яг хуулийнхаа дагуу ном журмаар л явах ёстой. Ингэж энэ бүх юмнаас гарна уу гэхээс 5 хүн буутсан байхад за болидо одоо нөгөө том дарга нар нь өччих гээд байгаа тэр эдийг одоо хайрлаа дач гэдэг юм ийм өрөвдөх сэтгэл бол байж болохгүй. Хуульд юу заасан бэ тэрүүгээр л явах ёстой. Хууль бол хамгийн дээр байна. Хуулийг хэрэгжүүлэх чинь шүүх байна. За шүүхээр л асуудлыг харъя л гэдэг өнцгөөс л хандах хэрэгтэй байна тийм үү? Тий. Одоо бас ийм буруу ойлголтууд яваад байгаа. Манай төрийн байгуулалтын байнгын орон Давсхбаатар шүүх олон нийтийн санал бодлыг тооцохгүй шийдвэр гаргаж байна гэж. Шүүх угаасаа тооцож болдгоо цорын ганц байгууллага шүү дээ. Олон нийтийн санал бодлыг бол би тооцох хэрэгтэй. Би улс төрч учраас хаашаа явж байна. Би чинь дахиж сонгодохын тулд тэр нь таалагдах хэрэгтэй шүү дээ. Шүүх бол зөвхөн хууль захирагдана гэж тангар өргөдөг улсууд өөр хинт ч биш. Ерөнхийлөгч захирагдж болохгүй, олон нийтийн санал тэр тусмаа захирагдаж болохгүй, зөвхөн хуульд захирагдаж л шийдвэр гаргах хэрэгтэй. Тэрнийхээ төлөө хангалттай цалин авдаг, тэрнийхээ төлөө насаараа томилогддог, тэрнийхээ төлөө төрөөр хамгаалуулдаг ийм л улсууч. За баярлалаа. Би тэр ярилцах цаг өнгөрсөн байна. 7 сарын 1-ний үйл явдал шүүхийг тойрсон асуудлаар Улсын хурлын гишүүн их бололтой ярилцлаа. Цагийн үр хөтөлбөр хүргэлж